Филмброс студийн залуус засхан нэртэй Монгол хүүхэлдэйн кино бүтээхээр ажиллаж байна. Тэд Монгол уран бүтээлчдийн авьяас чадварыг дэлхийд таниулж олон улсын кино фестивалуудад өрсөлдөхгүй бүтээл хийхээр ажлын явцад 40% гүйцэтгэлтэй хүрчээ. Бүтээлийг бүрэн хэмжээнд дуусгахад олон нийтийн дэмжлэг санхүүжилт хэрэгтэй байгаа юм байна. Зураач мэрэгжилтэй Зол 2 Филмброс студи үүсгэн байгуулад 2 жил болжээ. Цасхан төсөл бол тус студийн анхны өөрсдийн уран бүтээл болохоор онцлог юм а. Цасхан анимашн нь Улаанбаатар хотод үлгэрийн ном зарж амьдардаг эгч дүүсийн түүхийг харуулсан 15 минутын нэг ангид хүүхэлдэйн кино юм байна. 21 онд яг манай охин төрөөд удаагүй байсан. Тэгээд охиноо яг бүүвэлээд цасхан гэдэг хүүхдийн спотлол төгшийн хүүхдийн дуу байдаг. Тэр дуугаар ингээд бүүвэлж байгаа яг хүүгэн зөөлөө цасан ширхээ гэдэг дуулаад явж байгаа яг тэр нэг юм сценүүд нь харагдаад аюу гой цас бударсан орой харагдаад тэгээд гадаа нэг охин юугаа ингээд цас орж байгааг хараад тэрнтэй ингээд цастай амьдэрэлж байгаа хэсэг төсөөлөгдөж байгаа. Тэгээд энэ чинээс яг хамгийн анхны сэтгэл санаа минь төрсөн. Цасхан болохоор хоёр гол дүр маань ийм хүний хэлбрээрээ тэгээ бусад бүх туслах дүрүүд нь ийм амьтдын хэлбрээр ингэж харуулж байгаа. Миний хувьд болохоор яг амьтных нь анимашн хийгээд одоо явж байгаа. Одоо ингээд зүгээр өөртөө хийгээд явж байхад л би ингээд амар догтлоод байгаа. Ягаад тэгэхээр бүр юм маш сайн уран бүтээл гарах гэдэг нь ингээд өөртөө одоо ингээд мэдрэгдээд байгаа байхгүй. Тиймэр болохоор үзэгчтэйгээ ч гэсэн адилхан ер нь ингээд тесэн ядан хүлээж байгаа анимашнад уусгахыг. Тэгээ хөгжүүлэлтийн шатанд болохоор бид яг Филономац болон Sundance Institute-ийн хамтарсан хөтөлбөрт хамрагдаад тэрүүгээрээ дамжуулаад яг юм Холливуудын айгаа мундаг зохиолч найруулагч нараас сургалтанд суугаад зөвлөгөөг нь аваад шилдэг одоо төслөөр шалгараад шагналт нь одоо 2 сарын 18-нд Берлиний олон улсын кинонуудын дээр бүр хэмжээний анимашны пич тавих эрх авсан байгаа. Одоо бол бид яг богино хэмжээний анимашн дээр төвлөрч ажиллаж байгаа. Цасхан анимашны зохиол гарч дуу оруулалт хийгдэж дууссан байна. За харин одоо гол ажил болох хөдөлгөх үйл явц хийгдэж байгаа гэлээ. За ингээд тэд эх 4-р сард анимашнаа бүрэн дуусгахаар зорин ажиллаж байна. Олон улсын түвшний чанартай анимашн бүтээхэд урт хугацаа мэрэгжлийн баг тогтвортой санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Иймээс Филмброс студийн залуус Фандиа платформтой хамтран санхүүжилт бүрдүүлэхээр зорж байна. Фандиа платформ нь бүрдсэн санхүүжилтийг ил тод шилэн байлгах боломжийг бүрдүүлж байдгаар онцлогтой. Үзэгч та Монгол залуусын бүтээлийг дэмжиж өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл Фандиа цэгийн сайтаар нэвтэрч хандив өгөх боломжтой юм шүү.